шүүх эрх мэдлийн хуваарлтын асуудлаар шүүх бие даасан хараат байх асуудлаар Монгол Улсын үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасны дагуу цэц шийдвэр гаргасан байна. Нийгмийн сэтгэл зүйд таарсан энэ улсын хурал шийдвэр нь хэрэгжих уу? Монгол Улсын төрийн тогтолцооны бие даасан байдал харилцан хяналт тавих төр тогтолцоо институтын чинь үндсэн хуулийн заасан зарчим биелэгдэх үү гэдэг ийм сорилтон дээр тулгарсан байна. Би бол Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Монгол Улсын хурал шүүхийн тухай хуулийг баталсан. Энэ шүүхийн тухай хуулинд шүүх эрх мэдэл, шүүх бие даасан, шүүх хараат бус байх энэ зарчим болвол энэ хуулиар алдагдсан гэж удаадар би ярьж байгаа. Шүүх эрх мэдэл өнөөдөр хууль тогтоох эрх мэдлийн хараанд авч ирсэн энэ зохицуултыг улсын хурал хийсэн гэж ийм итгэл үнэмшилтэй байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо, хараат бус гишүүдийг томилох асуудалд улсын хурал энэ эрх мэдлийг өөртөө авч ирсэн. Улсын хурлын нэг гишүүн ахлаж томилгааны сонсгол хийж сонгон шалгаруулалт зарладаг энэ хууль эрх зүйг, энэ тогтолцоог энэ хуулиар бид баталсан. Энэ дээр би маш эсрэг байр суурьтай. Түүний чин үр дүн өнөөдөр гарч байгаа гэж ойлгож байгаа. Улсын хурал бол хууль баталдаг, хуулийн хэрэгжилд хяналт тавьдаг ийм үүрэгтэй. Бид өнөөдөр шүүх эрх мэдлийн ерөнхий зөвлөлийн сахилгын хорооны үндсэн хуулийн институтын хүмүүсийг томилдог энэ асуудал бол бид эргэж харах ёстой. Энэ үндсэн хуулийн хямралууч оруулж байгаа. Өнөөдөр үндсэн хуулийн цэцэд маш их муухай юм байгаа үнэн. Энэ үндсэн хуулийн цэцгийн тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж ярьсаар байгаад энэ парламент одоо бүрэн эрхээ авах дуусах гэж байна. Тэгэхдээ бид нар энэ төрийн эрх мэдлийн хуваарлтын зарчим, шүүх бие даасан хараат байх, ерөнхийлөгчийн институтын эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл, шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан ийм асуудал гэж ойлгож байгаа. Цэцгийн энэ эрх баригчдын даалгавраар хэн нэгэн улс төрийн бодлогоор шийдвэр гаргахдаа бид эвлэрэхгүй нэг байнга шүүмжилж ирдэг. Тэгэхдээ энэ их хурал тэр ерөнхийлөгчийн бүрэн эрх, улсын хурлын бүрэн эрх. Тэгэхдээ энд ганцхан асуудал би энд сэтгэл дундуур байна. Монгол Улсын үндсэн хуулийн цэц өөрийнхөө эрх мэдэлтэй холбоотой, өөрийнх нь томилогдох, сонгогдох хүмүүстэй холбоотой энэ асуудлыг үндсэн хуулийн цэц шийдэх хэлэлцэх эрх зүйн үндэс байна уу байхгүй юу гэдэг асуудлыг өнөөдөр хуулийн хүрээнд бас судлаж энэ асуудлыг бас хууль зүйн хувьд шийдэх ёстой гэж бодож байгаа. Өнөөдөр нийгэм парламентын засаглалын ардчилсан парламентын засаглалын энэ гол зарчим бол томилогдох, сонгогдох энэ хүмүүсийг иргэд олон түмэнд нээлттэй байлгах энэ зарчмыг баримтлаа явж байгаа нь олон улсын парламентын жишг гэж ойлгож явж байгаа. Гэтэл энэ асуудал чинь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтуудтай зөрчилсөн гэдэг ойлголтыг энэ улсын хурал хүлээж авах ёстой. Хүлээж авах ёстой. Тэрнээс биш цэц муухай. Цэц одоо хууль зөрчилдөг гэдэг энэ асуудлаас нийгмийн сэтгэл зүйн байна гэдэг үүднээс бид үндсэн хуулийг зөрчсөн энэ асуудлыг энэ улсын хурал